Монгол ахуй амьдралд байсан хүний сэтгэл зүйг засах тэр нэг хэрэгсэл байсан юм шүү. Сэтгэл засгийн аргуудын нэг хэсэг нь ерөөсөө л уртын дуу байсаар ирсэн гэдэг нь л одоо илэрхийл байх нь шүү дээ. Өөрөө өөрийгөө бас ингэж бүүэлж, өөрөө өөрийгөө харагдаж ингэж болоод байгаа юм чинь бусад хүмүүс ч гэсэн адилхан байхаа. Ер нь бол нэг юм бул хар чулуу байсан бол бутраад унж байгаа юм шиг. Чинь баг бүлгийн сэтгэл засал явчлаа шүү дээ гэдээ анзаарч ирсэн. Энэ зөвхөн Монгол биш юм байна. Яагаад ЮНЕСКОд бүртгэгдсэнийг энэ тэр гайхамшигыг нь одоо ойлгож байна. Энэ бол зүгээр нэг дуу биш. Энэ бол итгэл байна. Ямар хэцүү асуудал. Уртын дууг одоо YouTube-д байгаа дуунуудыг маань ингээд имчилгээнд ашиглаж байгаа байхгүй юу? Тэр бүр сэтгэл заслын нэг аргын имчилгээний нэг хэрэгсэл бодлоо явж байгаа юм чинь нэг өөрийн мэдлэггүй хүмүүс маш их үр нөлөөг авчирж байна те. Сайн байцгаана эрхэм сонсогчдоо, сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Бид бүхэн сайн сайхан байдлын тухай шинжлэх ухаанч байр сууриас салбарын чухал төлөөллүүдийг багтаан хүргэдэг Wellbeing podcast-ийн season 2-ын 2 дахь удирлын маань 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид нэр өнөөдрийнхэн дугаарыг илүү онцлогтой, илүү бас хүмүүс сонирхолтой байх болов уу гэж одоо бодож төлөвлөж өнөөдрийн дугаараа хүргэж байна. Тэгээ өнөөдрийн дугаараа маань зочноор их сонирхолтой гэдэг үгийг одоо дахин хэлээд байгаа маань их учиртай. Юу гэхээр уртын дуу дуулаач хүнийг бид бүхэн бас урьсан байгаа. Тэгээ та бүхэн YouTube дээрээс ер нь олон бас тоглолтын дээрээс харж ирсэн байх. Уртын дуу дуулаач наран дулам хүнийг урьж өнөөдрийн дугаараа бид бүхэн та бүхэнд хүргэж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч цаг гаргаж бас сонирхолтой сэдвийн талаар ярилцах байгаа танд маш их баярлалаа. Юуны өмнө сонсогчтой хүмүүст танд бас талархал илэрхийлье. Баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан тусгаж байна уу? Тэгээд подкастт орсонд баярлалаа. Зүгээр. Тэгээд хоёулаа нэг анх подкастын тухай ярьж байгаа та гайхажсэн тэгээд одоо би яг юу ярина гэж хэлжсэн. Тэгэхээр та ер нь ямар хүлээлттэй ярив? Эхэндээ нэг 2 өдөр нөгөө өмнөх подкастуудыг сонсч байсан болохоор айгүй чухал хүмүүс тэгээд яг ажил мэргэжлэн тэр хэдэн жил яг тэр мэргэжсэн гэдэг ч юм уу тэгээд хичнээн хүмүүс тэр хүмүүсийн лекцийг одоо зөвхөн нэвтрүүлгээр биш танхимд бас сонссон байдгийн гэдгийг ингээд цогос мэдхийн хувьд би одоо юу ярина. Тэгээ надад тийм туршлага судалгаа байгаа билүү гэд нэг 2 өдөр бодсон. Тэгээд нэлээд шууд ингээд нэг юм айдас орж ирдэм билээ. Тэг хичнээн хөөцгийг би мэдэхгүй. Миний ярьснаас хичнээн хүн яг зөв тал руу ойлгохыг мэдэхгүй. Тэгээ 3 дахь өдрөө бодсон аахгүй. Би чи яг ингээд нэг юм 30 хэдтэй хүн штэ. Түүнээс ч надад тийм 60 настай хүний туршлага байхгүй штэ. Тэгэхээр би яг өдийн хүртэл яг олж байгаа туршлага тэгээ алдаа оноо тэгээд одоо өөрөөсөө гарч байгаа тэр суралцж байгаа тэр зүйлсээсээ ингээ хуваалцчихад ер нь болно штэ гэж өөрийгөө жоохон зоригжуулаад тэгээд ирсэн. Зөв. Ер нь бол би таны яг одоо оролцъё гэдэг зөвшөөрлийг өгсөнд бол хамгийн түрүүнд баярлсан байхгүй яа. Тэгэхээр ер нь ягаад уртын дуу дуулаач хүнийг бид бүхэн энэ сэтгэл зүйн өрөөлмийн сайн сайхан байдлын тухай ярилцах зүйлд урих болсон шалтгааныг бас дуртахын зөв байх. Би таныг ерөөдөө Instagram-аар буюу олон нийтийн сүлжээгээр ингээд найзд ингээд одоо хийж байгаа үйл ажиллагаа, тоглолт уран бүтээлүүд хараал явж идэг. Тэгээ нэг удаа нэг галбай дээр нэг хөдөлгөөн өрнж исэн иргэдийн дунд. Тэгээд тэр хөдөлгөөн дээр баг миний мэдхийн 500 гаруй хүн ингээд галбай дээр байж исэн чинь тэр орой ямар ч одоо дуран бэлтгэлгүй те ямар ч одоо арын хөгжимгүй гэж ярих бах те. Ирээд та нэг дуран бүтээлийг хөргөж исэн баг. Тэгсэн тэнд байсан хүмүүс орой 8 цаг гэтээ гадаа нэлээд сэрүүхэн байсан санагдаж байна. Тэгээд бүгд аюу гэх юм уяраад, зарим нь уйлаад, зарим нь нулимс туслуулаад нэг тийм их тийм тайтгарч ирснийг хараад би эн чинь баг бүлгийн сэтгэл засал явчлаа штэ гэд анзаарч ирсэн. Тэгээд тийм учраас таныг бас урьсан шүү. Баярлалаа. За тэгэхээр хүмүүс таныг бол одоо үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа уран бүтээлчдийн төлөөлөл гэдгээр бас тодорхой хэмжээнд мэдэх байх. Тэгэхээр та ямар ч бас манай үзэгчдэд өөрийнхөө талаар та өөрийгөө огт танихгүй хүн танилцуулъя гэвэл юу гэж танилцуулах гэдгээс соёлоо яриагаа эхлэе. Уртын дууч мэрэгжилтэй гэдгийг хамгийн түрүүнд хэлэх байх. Ягаад гэхээр одоо орчин үед бид нар ингээд нэг юм гайхуулах зүйл нь миний хувьд яг уртын дуучин гэдэг мэрэгчлэрээ яг энийг авч явж байгаа яг энэ одоо удам залгуулж явж байгаа
гэдгээрээ би хамгийн түрүүнд гайхуулах бах. Тэгээд намайг Наран Дулам гэдэг. Би бол Баруун аймгийн. Тэгээд суманда 10 жилээ төгссөн. Тэгээ шууд баг өөр сумуудаараа явж үзээгүй байхдаа яг соёл урлагийн их сургуульд ирсэн. Тэгээд хамгийн анх багш маань намайг ёстой ногооноороо хүрээд ирсэн хүүхэд байна гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээ тэр үед яг тийм хүүхдэд юм заах, бүгдийг шинээр заах маш амархан байдаг. Хүлээж авах нь шууд бүх зүйл шинэлэг учраас бүгдийг хүлээж авахдаа амархан байдаг гэж хэлжсэн. Тэгээд өвөө маань хүртэл надад ингээд нэг бүрчлэн уртын дуу зааж байгаагүй. Зөвхөн намайг уртын дуунд дурлуулж, чиглүүлж, тэгээд хоногшуулж, нөлөөлцсөн учраас тэрнээс илүүтэйгээр ингэж дуулдаг, энэ үгийг ингэж хэлдэг гээгүү учраас бүх зүйл яг л ийм ном ёсны дагуу явсан учраас тэгээд тийм нэг Монгол улсын иргэн байна да. Удам залгасан гэхээр танаа удамд ерөөхдөө уртын дуу дуулаач хүмүүс байдаг гэсэн үг байхan тий. Манай өвөө уртын дуу их сайхан дуулдаг. Гэхдээ тухайн үед бол мэрэгчлийн гэр сургалт, шав сургалтаар сураагүй. Нутагта ардын уран сайханч тий. Ардын уран сайханч гэдэг ийм цолтой. Тэгээд одоо мянгатын долгор жав гэж хочтой бол манай өвөг динсэ гэдэг. Гэхдээ яг долгор жавгаатай төстэй тийм хоолой темпертэй байсан учраас ер нь тэгж очилж дууддаг. Тэгээд нэгдлийн цэцгийн зурагч байсан гэсэн одоо тосон тасгийн мастер гэд тийм албан тушаалт. Гэхдээ ерөнхийдөө бол нэг ажиллаа тэгж хийгээд ахаас илүүтэйгээр урилга залгалгаар айгүйх энэ тэнд уртын дуудуулдаг. Олон хүний найр хормыг ахалж явж исэн тийм хүн байсан. Зөв. Энэ бас ярилцлагуудыг өмнөөс харж байхад энэ тухай бас цохост орсон байсан. Тэгэхээр илүү сайхан дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Бид нар ч одоо бас урлаг дуудуулах энэ талаар бас айгүй хол хөндөй хүмүүс. Яг ингээд хүмүүсийн мэддгээр стратийн уран бүтээлч ч юм уу эсвэл одоо өөр төрлийн уран бүтээл рүү биш ягаад зөвхөн одоо уртын дуу, ардын дуу энэ талыг та сонгосон юм бэ? Багасаа яг надад миний дотор байсан зүйл нь тэр юм болов. Ерөөсөө ягаад ч тэр дөөрийн дуу, стратийн дууг сонгоё гэдэг бодол анханасаа надад байгаагүй. Багасаа л яг өвөгийн үр дээр тэр дуунуудыг сонсоол гэд нэг юм нөлөөлөгч, манай гэр бүл ер нөлөөлөгч, надад нөлөөлөгчт нь эмээ өвөө хоёр байсан юм шиг санагддаг. Тэгээд манайх айгүй их олон хүн орж гардаг, тоглоом наадамтай. Тэгээ хурдан морь, манай өвөө хурдан морь уйдаг, тэгээ жороо морь өөрөө ундагч гэдэг юм уу. Тэгээл морины нуруунд дээр мордлоо бол уртын дуу аялал явцдаг. Эмээ дээл ойж явахдаа уртын дуу аялаад суудагч гэдэг юм уу. Тэр болгоно яг намайг одоо чи өөр юм сонирхоод үзээч гэхээс илүүтэйгээр чин сэтгэл дотор чинь энэ байгаа юм шүү гэд нэм бэ төлөвлөгөө байхгүйгээр ер нь бол уртын дууны мэрэгчлийг сонгосон. Тэгээ ховдод яг шалгаруулалт нь очоод Баруун аймгийн тэгээ тэндээс нэг л уртын дууны анги байсан. Тэгээ тэрийг нь авч агаараа дэрий гэж өвөөдөө хэлээл. Тэгээ өвөө театрын гадаа намайг хүлээж исэн. Тэгэхээр ерөөсөө гэр бүл маань энэ зүйлийг ингээд магадгүй миний нөгөө насан туршдаа хүлээх бас үүрэг гэж энд байгаа ах. Тэгээ уртын дууг уламжлуулах, өвлөж авч явах гэдэг тэр зүйл. Бас их сайхан сонсогдож байлаа. Хүмүүс ингээд нөгөө ямар нэгэн мэрэгжлийн сонгоно гэдэг чинь яг вэ байз гэж байгаа сонгочоогүй те бас энэ нэг юм нөлөөлж ийсэн, тэрийг үргэлжлүүлж ийсэн, сэтгэлийн дуудлагыг хүлээж авч ийсэн гэдэг олон зүйл болсон байх нэ. Тасаа ингээд нөгөө өвөө маань морины нуруунд дээр эмээ маань дээл хуц сойж ихтаа гэд дуулдаг гэдэг чинь. Тэгэхээр ингээд танай гэр бүлийг төсөөлөхөр их тийм одоо уртын дуу гэдэг зүйл танай гэр бүлийн ерөөсөө л нэг хэсэг байсаар л ирсэн байх юм л та. Тэгэхээр яг уртын дуу магадгүй энэ уран бүтээл гэдэг зүйл өөрөө хүний сэтгэл зүйн мэндэд сэтгэл зүйд ирэх нь яаж нөлөөлж чинь яг дуулдаг хүний хувьд танд ер нь ямар нөлөөг авчираад байгаа шиг байна. Яг багын дурсамжаа бодохоор манай өвөө эмээг би тэгж айгүй юм сүртэй хэрэлдэх те тэгээ хоорондоо муухай үг шидэлцгийг би барагтаа бол сонсож байгаагүй. Тэгээ манай нах заагч тэр, ээжч тэр ингээ айгүй сайхан дуулдаг. Тэгсэн ирнээсээ дуучин болъё гэж юусоо яваагүй. Тэгэл нах зах маань орж ирээл зүнхээ шидчихэл Эрдэнэ засгийн унагыг ингээл аялал эмээ хөөш аяархан гэл айгүй тэгдэг. Тэгэхээр яг гэр бүл дотор уртын дуу тэрийг яг би сүүлдэл мэдж байгаа юм л та. Бид нар уртын дуутай байсан учраас манай гэр бүл тийм байсан юм шүү гэж.
Тэгээд ам бол 8 л байсан. Өвөө эмээ дээр өссөн болохоор яг ээжийн дүүнэртэй цуг тэгээ ээжтэйгээ өвөө эмээтэйгээ цуг амьдардаг байсан. Тэгээд тэгэнгүүт нэг нь уртын доо аяллаа, нөгөө хэд нь чадахгүй ч байсан ингээд дагаад аялдаг. Тэгээ буруу зөв нь хамаагүй дуулдаг. Ингээ бодохоор зөвхөн манай гэр бүлд тийм зүйл байсан уу гэвэл тэр үед үгүй. Бараг л ингээл сумын айл болгон бараг соёлын төвд очиж тоглолт хийх хэмжээний л тийм дуулдаг, бүгдээрээ сайхан дуулцгаадаг. Тэгээд хурим найранд дагаад явхаар гэрээрээ дуулж яддаг ч гэдэм үү. Тэгэхээр эргээд одоо бодохоор өвөөгийн маань сэтгэл зүйн тэр байдал ямар байсан юм бэ? Өвөө тэрийг юугаар ангаадаг байсан юм бэ? Яаж илэрхийлдэг байсан юм бэ гэдгийг би яг одоо ингээд нэг юм чиглүүлэгч багш игээд явж байхын хугацаанд мэдж байгаа байхгүй юу? Хэрвээ ингээд багтраад тэгээд уйлмаар санагдаад ингээд ах юм бол манай өвөө нэрмлийн араас нэг яг тэр дуулж байгаа нь баяртай жаргалтай дуулж байгаа биш. Яг үнэхээр тэр нэг юм дотор байгаа зүйлээ гаргахын тулд дуулж байгаа өнгө аяс мэдрэгддэг байсан. Тэгээ тоглоом тоглож байгаа дуулах юм бол нэг юм багталтай тий. Тэгээд цолгиун. Тэгэл яг морины нуруунд дээр явж байгаа нь тэр нэг юм газрын хоолыг туулаад гэрлүүгээ ярьж байгаа, гэрээсээ мордож байгаа ч гэдэм үү. Тэр болгон өөрөө яг Монгол ахуй амьдралд байсан хүний сэтгэл зүйг засах тэр нэг хэрэгсэл байсан юм шүү гэдгийг одоо л ирээд мэдчихээн тий. Одоо ингэ нөө сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшээд явснаас хойш ингэ хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөөч гэдэг юм уу, сэтгэл судлалын арга ингэ манай Монголын уламжлалт зөвлөлттэй уламжлалт өг соёлд юу байсан юм бэ? Магадгүй одоо барууны оронд бол одоо нэлээ элит хүмүүс чинь сэтгэл зүйн зөвлөгөө гэдгийг анханасаа л байсан те соёлынх нь нэг хэсэг байсан бол манай өв соёлд бол энэ уран бүтээлээр дамжуулан мал аж ахуйгаар дамжуулан сэтгэл заслын аргуудын нэг хэсэг нь ерөөсөө л уртын дуу байсаар ирсэн гэдгийг л одоо илэрхийл байх нь шүү дээ. За уртын дуу гэдэг зүйлийг одоо залуучуудад өнөө цаг үеийн одоо хүүхд залуучуудад хүргэхэд таны одоо барьдаг арга барил те таны одоо энэ хүргэж байгаа хэлбэрийг та юу нэг юу гэж хардгуу таны дуунуудыг харахаар илүү их тийм зарим талаас их тийм ритмтэй бас орчин үеийн хөгж бие хэмнэлтэй бас хоршуулсан байгаад байдаг л да. Нэг 28 29 хүртлээ яг энэ уртын дууг ямар байдлаар дуулах юм бэ? Чи яг ямар дуучин болох зорилготой юм бэ гэдгийг их сургууль төгснөөс хойш ингээд 7 8 жилийн дараа ингээд ерөөсөй ойлгохгүй тэр дундаа л маш их ингээд хайж явсан. Тэгээд эргээд бодохоор л яг л нөгөө дурсамжинд байгаа зүйлс эргэж орж ирээд байгаа юм чаа. Өвөө бол ингээд нэг юм хажуудаа морин урд дагуулчаад дуулаад идэггүй байсан. Би бол ерөөсөө өвөөгийн суган дунд л яг тэр дууг нь сонсож өссөн учраас яг тийм зүйл байхтал ингээд би тайвширч байсан юм чинь би өөрөө тэрэнгээрээ өөрөө өөрийгөө бас ингэж бүүвэлж өөрөө өөрийгөө харагдаж ингэж болоод байгаа юм чинь бусад хүмүүс ч гэсэн адилхан байхаа гэж бодоод тэгээ ковидын үед манай нэг шавьгч надтай танилцъя гэд урилга явуулаад тэгээд ингээ гуйгаад ихчээ би багшилж байгаагүй ингээ магистр төгсөөгүй магистр төгсчээж багшлах хэрэг авнаа гэдгсэн чи үгүй ингээд ковид тусаад тэгээд уушигны яг хэсэг маань ингээ жоохон асуудалтай байна. Тэгэхээр эргээд яг энэ уртын дууны амьсгал гэдэг чи энийг засах юм биш үү? Та хэд тэгээд дуулдаг үсттэй тэрийгэ заагаад өгчих гэж санал тавьсан. Тэгээ бас л яг нөгөө подкастэнд ирэхдээ урилга хүлээж авахдаа баг зэрэг яажсэн шиг би энэ хүнд юу заанаа гэд ингээ эргээ бодохгүй юу. Тэгсэн чинь багшийн маань арга барил хамгийн дөрөнд орж ирээд эхлээд хүнд суур мэдлэгийн сайн өгөө. Тэр нь юу юм? Тэр нь бол зөв амьсгал. Бид нэр амьдралын явцад одоо багтаа амраар амьсгалдаг байсан бол бид нэр ингээ амьдрах явцдаа амаар амьсгалдаг болно. Тэр нь харшил болно, хөрхрэлт болно гээл. Тэгээ тэрнээс үүдээд ямар хоолоо хатах, ямар өвчнүүд үүсгөө, тэгээ хамрын хүндээд юу болох уу гээл тэр болгоныг амьсгал зохицуулж яадаг. Гэт тэр санаанд ороод тэгээ эргээд яг эхний хичээлийн 15 минутыг амьсгалын дасгал хийя. Тэгэхдээ гаднаас орж ирсэн бүх асуудлаа орхиод яг энд авж байгаа нэг цагийн хугацаанд зөвхөн тэнд одоо та өөрийнхөө хэрхэн амьсгалж байгааг л анзааръя гэд анх эхэлсэн. Тэгээ тэндээсээ би маш их зүйл суралцаал өдийг болтол ингээ явж байгаа байхгүй юу. Тэгэхээр эргээд бид бие биенээсээ ингээд суралцж байгаа юм чинь. Тэгээ энд ингээд насны
ялгаа айгүйх байгаа л да. Тэгээ би нөгөө хүүхдүүд рүү орохоос жоохон бас эмээгээд байгаа юм. Тэгээ тэр чи яг л цагаан цаас. Тэгээ би зөв заавал зөв явна, буруу заавал буруу явна. Тэнгүүд одоо үеийн эргээд ингээд нэг юм үжил бодол маань батчихын хэрээр үндэсний ижилсэл гэж нэг зүйл надад бодогдоод байгаа байхгүй юу? Бид нар юугаар ижилсэх юм? За дээл хувцаар ижилсэж байна. Тэгээ би бидээ дамжуулдаг юм юу вэ? Амьдаар дамжуулдаг өв бол өвүүдийн нэг нь уртын дуу. Зөндөө олон биднэрт өв соёл байгаа. Тэрний нэг нь уртын дуу. YouTube-ээс хараад сурахаас, онлайнаар ингээд сурахаас илүүтэйгээр би таны хэрхэн амьсгалж байгааг, хэрхэн дуурж байгааг тэ ажиглаад, анзаараад тэгээд танд одоо жишээ нь та хэрвээ азраг адуутай байсан бол яаж хэрхэн эргүүлэх вэ гэж тэгэхэд та за иймэрхүү л ах гэдэг ч юм уу. Хэрвээ уулан дээр гараад үнэхээр ингээд багтарч байгаагаа ингээд та хэрвээ ихшгээр орилох юм бол хэрхэн орилох вэ гэх тэгэнгүүт эргээд энэ бүх зүйл бидний яг тэр ахуй амьтал нүүдэлчдийн соёл донд байсан зүйл нь уртын дууныхаа цоглог болоод тэ цээжний цоглог болоо шигшлэг болоод тэгээ ороод ирсэн байдаг. Тэгээ энийг мэдэх, таньж мэдэх бүр яг одоо цаг үед сурж байгаа хүмүүст маш сонирхолтой. Тэгээ шин зүйл ерөөсөө биш. Нөгөө сайтар мартагдсан ч гэдэг юм уу бидний төсөөлөөгүй байдаг зүйл учраас бид нар энийг үндэсний ижилсэл болгочих юм бол 2000 жилийг туулаад ирсэн уртын дуу маань цаашдаа хэдэн ч жил ингээд яг энэ хэвээрээ явах юм бэлээ. Тэгэхээр тэр болгоны одоо нэг эд эсн та бас бий байж болох юм аа. Угаасаа байгаас ч аргагүй юм аа л гэдгийг ойлгуулах гэдэг юм. Тийм байна. Одоо сая таны ингээ ярангуут та сайн хэлээ штэ нөө энд хүртэл бүх асуудлаа орхиод эндээ зөв амьсгалаа гэдэг чи одоо сэтгэл засалчдын хилдэг хамгийн том одоо энд орштэй. Одоо бай эхлээ зөв амьсгал. Гэхдээ зөв амьсгалах гэдэг чинь хүний бие өөрөөгөө засах хамгийн ихний алхам болно гэл маш олон төрлийн л одоо шинжлэх ухааны ололтууд яг л нэг одоо шугам дээр огтлцоод байна шүү дээ тий. Уртын дуу гэдэг зүйлийг ингээд одоо та хүмүүс заадаг гэж байна тий. Тэгэхээр тэр сурах гад ирж байгаа хүмүүст нийтлэг нэг юм танд ажиглагдсан зүйл байна уу? Ер нь хүн чинь ингээд за би энэ хэл сурыг, эсвэл хоол ид сурыг гэдэг бол нэг зорилгууд хүсэл магадгүй нэг асуудалж байх үгүйсэхгүй. Яг тань дээр шав болж ирж байгаа, таны одоо сургалтанд ирж байгаа хүмүүсийн тэр цаана нийтлэг зүйл нь юу байх шиг байна? Яг яагаад энэ уртын дууны сургалтыг сонгож ирсэн бэ гэд бид нар асуудаг байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт одоо илүү яг юм гэр бүлийн одоо монголчууд илүү гэр бүлсэг тий өв соёлоо одоо цагаан сар наадмаа илүү их хүндэтгдэг тийм хүмүүс шүү дээ. Тэгэнгүүт гадаадад олон жил болоод тэгээ буцаад ирсэн чинь монголоо мэдгүй юм шиг тийм харамсал, эмзэглэл ингээ байна. Тэгэхээр нэг үе баг ийм болчихж байгаа юм биш үсттэй. Тэгээд эргэж ирээд өө эмээтэйгээ цагаан сар хийсэн чинь ямар ийм нандин үе вэ? Тэ баг байхад бол бид нарыг баг хоол айдаач ихэд уурладаг байсан бол тэ одоо баг тэгж хилээсэ гэж хүсдэг тэр нэг юм сэтгэл доторх тэр нэг юм гоё гэр бүлсэг тэ тэр ёс заншил гэдэг зүйл хамт даалтаж явж исэн тэр цаг үе өөрөө маш нандин байсан юм байна. Тэгэхээр энэ зүйлийг яг тэр үеэс ингээд буцаж эргэж ирээд сурья гэдэг тийм сэтгэл ингээд төрөөд тэгээ тэр нь ингээд дотор нь зүгээр байлгахгүйгээр маш их хүсэж байгаа тийм зүйл болоод өрчөж байгаа. Тэгэхээр нөгөө хүн хүсэж байгаа үгүйгээ ялгахын тулд хичнээн хоног тисэхвэ. Дандаа бодогдоод байвал нэг зүйлийг ингээд биелүүлэхийн тулд явна те. Тэгэнгүүт тийшээ алхаад ороод ирсэн хүн ингээд үйлдэл хийцэн байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг юу авчирж байгаа юм бэхээр өнөө л дахиад бид нарын монголчуудын гэр бүлсэг байдал за тэгээд өөрөө энэ өв соёл маань одоо яалтчгүй ингээд татж ийна. Энэ зүйл бид нарыг угаасаа дотроос маань сэргээж ийн л гэж би ашиг харсан. За өстой яг л нэрэл тиймдээ гэсэн бодлыг өстой өөрөө ирэхгүй төрүүлж чинь. Тэгээ таны уран бүтээлүүдийг ингээд сонсхолоор нэг тийм яалтч чонд шууд ингээд цайвшраад тэр цаг үедээ очиод нэг ингээд адгаад байх нь багасаад эхэлдэг л дээ. Тэгэхээр яг ийм бүтээлүүдийг төрөхөд яг юу хамгийн их нөлөөлдөг юм бол тэр тал дээр та юу ойлгох вэ? Энэ хүртэл бас одоо туршлага ч гэдэм үү алдаа
нод айгүйх байгаа л та. Нэг дуун дээр бүр ингээд 6 сар хоолой бичлэгт орох гээд. Тэгээд ерөөсөө дуулж чадахгүй байсан. Дуулж байгаа маань тийм надад ерөөсөө таалагдахгүй байсан. Тэгээд дунд нь хэд хэдэн удаа шантарсан, уйлсан. Тэгээд би ерөөсөө энэ дууг дуулах хүн биш юм байна. Аль эсвэл би ерөөсөө яг ингэж гоё мэдэрч дуулж чадахгүй юм байна гэдэг тийм шантрал. Тэр нь ямар үнэтэй лээ? Тэр нь болохоор Заян Наваа. Заян Наваа яг электро хөгжмийн найруулгатай хийгдчихсэн. Тэгээ тэр үед би 100 продакшнд уран бүтээлч байгаад Алтан ураг хамтлагийн Эрка ах маань миний продюсерөөсөө. Тэгээд хамгийн сүүлийн бичлэгтэр Эрка ах ирээд заахын дөө яаж ийн яагаад болохгүй байна? Чамд юу болохгүй байна гэх надтай ярилцсан байхгүй. Тэгээд Эрка ахын өгсөн зөвлөгөө бол намайг яг энэ эхлэлийг тавьсан гэсэн үг. Дуу болгон дээр ажиллах. Эргээд чи энэ дууны ингээд за түүхийг ингээд өчнөө судалжээ. Тэ буруу зөрүү дуулчих үе. За мэдээж нөгөө буряд биш учраас яг тэр төрөлхийн аялга маань гарч ирэхгүй. Гэхдээ би энэ нөгөө түүх нь маш үнэхээр бид нарын мэдэх ёстой түүх учраас би яг тэндээ суурлаад энэ дууг дуулж байгаа. Гэхдээ чи чинь Ховд аймгийн Мянгад сумаас тэ өвөөгийн ингээд охин байжгаад ирсэн. Чамд энэ дуу юуг санагдуулж байна? Чи тэрийг нэг бодоод үзээрэй бичлэгэн дээрээ. Гэт өрөөний гэрлийг унтраачаад тэгээд манай саунд инженертэй цуг гараа явцсан байхгүй өрөөнөөс. Тэгээ би ганцаараа тэр өрөөнд үлдээд өөрөө тэр рекэ дараад өөрөө дуугаа ингээд дуулсан. 2 удаа дуулаад. Тэгээд ихэд эргээд яг л 7 настай наран дулмын яг тэр цаг үед очсон байгаа юм шиг яг тэр дурсамжиндаа очиж яг дуулсан. Тэгэхээр зарим дууг дуулахад зөвхөн тэр дууны талаар бодох ч юм уу биш юм байна. Энэ эд эсээр энэ оюун ухаанаар энэ мэдрэмжээр дуулж байгаа бол тэр ингээд чөлөөтэй орхиод яг хаана очих нь вэ? Энэ дуу чамд ямар мэдрэмж өгч байна? Тэрийг илүү их анхаарах. Одоо гүйцэтгэл гэхээс илүүтэйгээр таны сэтгэл зүй, тэр амьсгал, тэр төсөөлөх орчин хаана хідэн цагт настай байгаа юм гэдэг яг тэр нэг юм одоо нэг цаг хугацааны машинаар аялсан мэт яг тэр мэдрэмж байна уу? Аль эсвэл цоо шин дуун дээр хэрвээ би зохиосон бол энэ дууг яах байсан бол гэдэг тийм мэдрэмжинд очиж дуулах юм бол би яг өөрийнхөөрөө тэгээ тэр маань над миний дуу хоолоогоор миний мэдрэмжээр гарах юм бол тэндээс сонсож байгаа хүмүүст ч гэсэн яг өөрийнхөөрөө хүлээж авах юм байна. Өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө байгаа байдалд тэр сэтгэл зүйн яг л тэр нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авах. Аль эсвэл тэндээс зугтаад өөр орчинд очих тэр боломжийг яг олгодог юм байна гэж яг тэр үеэс мэдээд тэгээд тэр маань л намайг хөтлөөд явцсан. Дараагийн уран бүтээлүүдэд. Уртын дуу болгон өөрийн гэсэн түүхтэй ямар нэг цаг хугацаа эсвэл нэг үйл явдлын дараагаар бас гарсан эсвэл ямар нэгэн зүйлийг ингэж юм бэлэгдсэн байгаа гэдэг. Тэгэхээр чиний таны дурдсан Заян Наваа гэдэг дуу бол өөрөө их түүхтэй дуу юм байлээ шүү дээ. Тэр түүхийг та манай үзэгчдэд нэг товчхон танилцуулаад юу гэж танилцуулах вэ? Яг дуугийн дуулсан хүнээс бас сонсомоор байна. За яг ингээд нөгөө судалсан эрдэмтдүүд нь биш учраас хамгийн хүн чинь хамгийн их ингээд судлаад явж байхад хамгийн их өөрт ингээд маш гоё хүчтэй мэдрэмж төрүүлсэн тэр л одоо түүх байгаасаа гэж бас аюу хүсдэм билээ. Тэгэнгүүт нэг юм сэтгэл шимширсэн одоо бид нар ингээд цусланд очичоод найзуудтайгаа тоглож байгаад нэг 3 сарыг үдээд буцаад нэг хичээл сургууль орох үед ингээ би биенээсээ салахаараа тэр нутгаасаа нүүхээс айгүйх хорогдоод ингээ байн эргэж хараад тэгээ явж яхад нэг тийм мэдрэмж төрдөг. Тэгээд яг 20 брэдуудын яг зохиосон дуу гэсэн тэгээд одоо Чингис хаан ингээ бага Азийг байлтанд агуулж явах үед одоогийн Ирак болон Ираны зүүн урд хэсгийн уулархаг болон яг тэр сайхан Бадаёго гэд 2 гол урсдаг үржил шимтэй нутагт 20 брэдууд суурьшжээ. Тэндээ 7-9 үеэр нутгалж 7-9 үе гэдэг чинь бас хідэн үеэрээ очоод яаж нутгалсан. Тэгэхээр тэнд амьдрахад маш таатай нөхцөлтэй. Тэгээд тэр одоо 7-9 үеийг сайхан амьдруулсан нутгийг орхиж явнаа гэдэг бол
хин хүнд бас ингээд амар том сорилт тий явахгүй байхад ямар аюул учрах вэ? Мэдээж нөгөө буцаагаад алдж байгаа учраас ард иргэдээ эргүүлж татж байгаа. Тэгээ тэр нүүдлийн үед тэр заян наваа заян жаахны минь аялга гэж байгаа. Тэрэнд бүр ингэж хил дортлоо тий заян наваа хоёр заяаны минь нутаг гэд. Заян наваа гэж уул юм гэсэн сайхан хайрхтууд байдан багын минь аялга гэдэг жаа. Тэнд яаж бүвэлэгдэж өссөн. Бадаа яваа хоёр Буряд минь нутаг гэд. Тэрийг бүр Буряд зоны нутаг болтол нь тэгж хайрлсан, тэгж үржил шимээ өгсөн тийм сайхан газар нутаг байжээ гэж. Тэгээ эргээ бодохоор одоо би ч гэсэн ингээ Ховд аймгийн Мянгат зам гэд яг хүмүүс яг жалга давны үзэл гээл сүүлийн үед маш их ярьж байна. Гэхдээ хүн тэр газар төрсөн бол тэр газар өссөн бол ямар нэгэн байдлаар хүүгийн холбоо гэж ярьдаг шиг яг дүрсэн нутаг бол хизээд сэтгэл зүрхэнд маш дулаахан байдаг. Гэдэгтээ яг ингээ одоо бодоход ч гэсэн яг л адилхан л байгаа юм л да. Тэр хүмүүсийн эргээд тэр зүрхсэм шимшрэм тэр орхиж явж байгаа тэр сэтгэл зүй өөр газарт очиод тэр нутгийг санаж байгаа тэр цаг хугацаа ямар байсан бол гэдэг тийм төвхтэй байхгүй юу. Тэгээ тэрийг төсөөлөөд л яг дуулах гэдайсан маань эргээдгүй. Чи өөрийнхөө төрсөн нутгийг өөрийнхөө өссөн гал голомтыг бодолтой. Тэр чамд ямар мэдрэмж төрхий. Тэнд байсан бол чи яах юм гэдэг яг тэр цаг хугацаанд л намайг аваачсан болохоор энэ маш гоё төвхтэй дуу байсан. Та заримдаа өөрийгөө ингээд юм дуу дуулж явахдаа сонсож байгаа үзэгчд олон нэг ингээд ажиглаад сэтгэл засал хийгээд байгаа юм шиг нэг тийм бүхнийг ховстоод байгаа юм шиг нэг юм тийм мэдрэмжийг өөрөө авчихсан уу? Яагаад тэгэхээр ингээд уртын дуу өөрөө ерөөсөө бас сэтгэл заслын нэг аргын хэрэгслийн байна да гэдгийг одоо би их ойлгоод байна л та. Тэгээд ингээд түүхэнч тэр уран бүтээлийн хүргэж байгаа хэлбэрэнч тэр сонсож байгаа уртын дуу сонсож байгаа хүн уралж байгааг би л харж байгаагүй. Тийм одоо ямар нэгэн байдлаар бусдад хор хөнөөлтөй үйлдэл хийх хүрж байгаа амиг огт харж байгаагүй. Тэгэхээр уран бүтээлч өөрөө хүнд нэг юм үйлдэлийг, мэдрэмжийг, ойлголтыг төрүүлээд байна шүү дээ. Тэгэхээр танд тийм бодол ер нь төрж ирсэн үү? Тийм тохиолдлууд ер нь одоо сүүлийн одоо 5 жил гэх юм бол айгүйх одоо би өргөдөж очиж дуулж байгаа одоо арга хэмжээнүүд маань одоо танхимд өөрөө ингээ 300 хүн зөвлөлдсөн бяцлаглалын ивент ч юм уу тий баг тийм ивентэд хэд удаа очиж исэн. Тэгээд хөгжмөр сонсох ямар яг таны дэргэд очиод дуулах ямар байдаг вэ гэд. Тэгээд өнгөрсөн 100 Швейцарт очиод яг ийм нэг сүмд ингээд нэг удаа дадаал 80 Швейцар хүмүүсийг зөвлүүлчихэд тэр хүмүүсийг дагуулад яг тэр уртын дууны уухай тасгалыг унших. Тэр хүмүүсээр ингээд одоо зүүн амьсгалыг ахуулаад тэнд ийм нам гүмийг үүсгэгч гэдэг юм уу. Эргээ бодохоор эн чинь зөвхөн монголчууд биш юм байна гэдэг тийм ийм том цар хүрээг надад ойлгуулж байгаа байхгүй. Тэгэхээр уртын очид уурал нь штэ. Тийм зүйл байна тий. Зан аашаа ерөөсөө нөгөө эмэгтэй хүн чинь хаврын тэнгэр шиг ааштай ингээл зөндөө тэгжээдэг. Тэгээд 17 оноос яг энэ уртын дууг би өөрөө тайвшрахтаа ингээ ашиглаад эхэлчихсэн. Нэх гомдож илээ. Тэгээд яг түрээсэлдэг ингээ өрөөндөө орж ирээл ойлгох гэсэн чинь бүр ингээд яг ингээ цээжин дээр бүр багтраад. Тэгээ тэр үед гинтхэн л нөгөө өвөөгийнхөө зааж өгсөн уртын дууг аялах тийм аманд аялагдаад эхэлсэн байхгүй. Тэгингээл өстой мэлмрээд тэгсэн чинь маш хурдан одоо ингээ цээжин дээр байсан зүйлс ингээл сарнаад алга болчихж байгаа юм шиг тийм төсөөлөл. Ер нь бол нэг юм бул хар чулуу байсан бол бутраад унж байгаа юм шиг. Тэгээд тэрнээс хойшоо ингээл жоохон гониглаад тэгээ аль эсвэл миний одоо хийх гэсэн зорьсон зүйл ингээд бүтэхгүй тэр чинь маш олон юм бүтлгүүтлийг давна штэ. Тэгээ тэр үед сайхан амьсгалын дасгалаа хийж байгаа л нэг юм бүр ингээд яйда гэтэл ингээд нэг юм уухай дасгал уншдаг тийм цаг үе сургалтын дээрээ. Үгүй бол автобусанд явж байсан ч гэсэн ингээд амандаа уртын дуу аялаад өөрийгөө тэр цаг үеэс ингээд гаргах. Тайзны ард би хэрвээ сандралтай маш том хурал цуглаан дээр дуулах ч юм уу эсвэл ийм олон улсын байгууллагын арга хэмжээнд дээр дуулах байсан бол хүн чинь ингээд тайзны ард амар сандардаг. Тэгээ зөндөө олон ийм хүмүүс ирсэн, чухал хүмүүс ирсэн байгаа тохиолдолд хүнд ингээд сандрал үүсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт надад яг тэр 30 секундын хооронд өөрийгөө хэрхэн тайвшруулах вэ? Хэрхэн тэр цаг хугацааг тэр хүмүүстэй хамааралтай биш
өөртөө хамааралтай болгох вэ? Тэгэхээр нөгөө яг тэр орчныг би нөгөө сандралтай эхлүүлжүүл сонсож байгаа хүмүүс ч тэр дуулж байгаа надад ч тэр маш юм тухгүй байдал үүсээд би зүгээр нэг даалгавар биелүүлж байгаа хүн шиг ингээ болчихно. Тэр цаг үеийг бэлтжээж одоо тэр орчныг яг нэг уур амьсгалд одоо барих, тэр оруулах яг тэр одоо үүрэг нь бас надад байгаад байгаа юм. Тийм байна. Тэгэхээр тэрийг аюулсан бодож хүмүүс болохоор одоо магадгүй зүгээр очиод дуулах нь ажил юм чинь зүгээр дуулчихъя гэж бас бодож болох юм те. Гэтэл ингээд илүү их тийм тэр хүмүүстэйгээ хамт байх, өөрийгөө бэлдэх, тэр хүмүүст яг өгье гэсэн мэдрэмжийг төрүүлнэ гэдэг чинь ерөөсөн хамгийн чухал юм байна. Та сая Швейцар хүмүүс гэдэг хэлээ. Одоо бидний соёлоос их хол хүмүүс шүү дээ тэр чинь өөр хэлтэй, өөр. Гэтэл тэр хүмүүстэй уртын дууны хичээл харахад одоо миний хувьд төсөөлөл ажиллах болол гэдэг юм бодлоо байгаа юм л та. Ямар байсан бэ? Гинтийн болоод би чинь нөгөө хөөминий наадмаа айгуу гой уртын дуугаар нээж өгнө гэд очижчихсан. Тэгсэн чинь нэгэнт уртын дуу чи ирж байгаа юм чинь хөөми гэдэг чинь морин хуур уртын дуу гэдэл биелгээгээл цаашаа явцдаг. Тэгэхээр уртын дууны воркшоп хийчихье гэдэг санааг зохион байгуулагчдын зүгээс гаргаад тэгээ 2 удаагийн воркшоп товлцсон байсан. Дахиад нөгөө айдас. Жинхэнэ яг тийм Швейцар хүмүүст юу заана? Тэгээ юу хэлнэ? Тэгээд яг бүтэн ингээд 2 өдөр бодоод юу заах юм гэж юу гэсэн үг юм те. Өчнөө олон мянган жилийн түүхтэй зүйлийг би одоо энэ хүмүүст таниулах нь зүгээр нэг удаа сонсгоод өнгөрөх биш. Энийг яг узуур буюу яг ингээ уг үндэсээс нь эхлээд танилцуулах юм биш үү? Зүгээр нэг юм уртаар дуулаад байдаг дуу биш юм аа. Ийм одоо зөндөө олон түүхүүд байдаг аа. Бидний амьдрал дээр үеэс ийм байсан. Одоо цагт ингэж шилжиж байгаамаа. Бид нар энийг одоо цагт ингэж үргэлжлүүлж авч явж байгаамаа. За тэгээд уртын дууг та нар зарим зүйлийг нь ойлгодгүй бол энэ нь ийм очиртай шүү. Энэ нь ийм очиртай гэдгийг нь орчуулагчаараа манай орчуулагч бүр ингээд кино цаашаа тайлбарладаг ихжсэн байхгүй юу. Тэгээд эхэндээ бол хүмүүс чинь яг ингээд сандал дээр суучихсан яг ийм лекц сонсгож байгаа юм шиг ирээд тэгээд хэдүүлээ эхлэхийн тулд өөрт ингээд хамгийн тухтай байдлаараа сууя. Та газар сууж болно, хэвтэж болно, зогсоож болно. Тэгээд өөрт хамгийн ийм тухтай яг тэр орон зайгаа олоод хэдүүлээ амьсгалж эхлэе. Тэгээ би дундуур нь яваад амьсгалаад за тэгтээ та хитрхи урт амьсгалах хичээх хэрэггүй. Хүн болгон өөр өөрийн одоо байдлаар амьсгалдаг. Уушигны багт амжнаасаач тэр тэ цаанаасаа альсвал усан сэлтийн тамирчин байвал илүү их гүнзгий амьсгалдаг ч юм уу. За тэгээд уртын дууг үнэхээр сонсоод та үнэхээр гайхамшиг мэдэрч байгаа бол өөрийн биеэр дуулах чинь энээс илүү бас гайхамшиг байж магадгүй шүү. Тэгэхээр хэдүүлээ туршаад үзье. Энэ бол зөвхөн туршилт гэдэг хэлсэн. Тэгээд хамгийн түрүүлээд их шиг уртаар дуудуулж үзээд тэгээ би рүүгээ ингээд гайхаад харж байгаа байхгүй юм чи нэрээ зүгээр л ингээ үсэг аваа гаргаж ийн гэд дараа нь уухай манай монголчууд бол те хамгийн сайн сайхан биелэгддэг ерөөхийг хүсэх юм бол уухайлдаг хурайлдаг тийм учраас хэдүүлээ уухай дасгал уншиж үзье гээд 3 амьсгалт дасгалаа танхим дөрөн хүмүүсээр хийлгэж үзээл энэ зөвхөн Монгол биш юм байна. Яагаад ЮНЕСКОд бүртгэгдсэнийг би тэр гайхамшигыг нь одоо ойлгож байна гэдэг бас тийм гэлсгийсэн бодол орж ирсэн. Тэгээд яг маргааш нь дахиад нэг воркшоп хийсэн. Тэгээд тэнцээ бас яг л зарим нь өчигдөр ирсэн хүмүүс, зарим нь шинээр ирсэн сонирхсан хүмүүс. Тэгээд тэн дундаас насаараа дуурийн дуу дуулсан их чирээд онлайнаар сургалт авъя. Гэт иржсэн шал өөр байна. Миний дуулдгаас тис өөр байна. Энэ бол сэтгэл зүйн юм одоо идэгрэл гэдгийг хэлээгүй л дээ тэрэгч энэ өөр зүйл байна гэд. Тэгээ тэнд зүгээр юм нэг юм готик нэг ихжсэн байхгүй юу. Тэгээ тэр бүсгүй болохоор энэ зүгээр нэг дуу биш байна. Тэгээ би төгсгөлт нь яг борын бэлцүүхаагаа яг хүмүүсийн хажууд очоод мөрөн дээр нь гараа тавиад дуулаад тэгээ хүүхдүүдийн хажууд сууж дуулаад яг л тэр дуу ингээд нэг төрлөг бүтэн дуустал нь яг тэр хэдийн би яг та нарын л адил ингээ хүн тэгээд би ингээ уртын дуу дуулдаг аа. Тэгээ уртын дууг чиглүүлж зааж өгдөг. Тэгээ тэндээс яг тэр эмэгтэй энэ бол зүгээр нэг дуу биш. Энэ бол итгэрэл байна. Би энийг бүр хичнээн сонссон чадна гэд. Тэгээд YouTube суугаас ямар хин хинний дууг олж би сонсох ёстой вэ. Тэгээд авч яасан. Тэгэхээр эргээд эн чин дэлхийн
өчнөө олон улсын хүмүүс төр ЮНЕСКОд байгаа тий. Дэлхийн нийтээрээ энийг хамгаалъя. Хамгаалахаас аргагүй юм үнэт өв байна гэдгийг ингээд санал нэгдээд одоо 20 гаруй жил яг ингээд болцсон байгааг бодохоор энэ бас дэлхийн дуу юм шүү. Дэлхийн дуу байхаас бас аргагүй байна. Хүн төрөлхтний дуу юм шүү. Оо яг зөв. Тийм. Та сая дуулах нэг өөр, яг сонсох нэг өөр, яг өөрөө дуулах нэг өөр гэж хэлж байна. Тэгэхээр одоо та бас сургалт хийдгээ хэллээ. За одоо нэг бидний нэрлэлсэн яснаар солгой хоолойтой тий. Одоо магадгүй сонсгол айгу одоо дууны хувьд дуртай. Тэгэхдээ аюулсан байхгүй юм байна гэж бодъё л доо. Гэтэл уртын дуу зурх гэдэг яа. Тань дээр хүрээдэг лээ. Боломж байгаа юу? Ямар хэцүү асуулт. Нөгөө яг энэ одоо бодит яг юм зүйлтэй толцсон явж байгаа байхгүй би. Тэгээ өмнө нь бол нэг хэдэн жилийн өмнө нэг найз маань ирээд 1 сар сурах гад бит хоёр үнэндээ чадаагүй. Тэгээ тэр үед би ингээд хичнээн ингээд судалж байсан ч гэсэн хичээсэн ч гэсэн ингээд яагаад ингэхгүй байгаа юм бол гэж бодхоос биш одоо энэ сонсголын булчинг ажиллуулах талаар надад ямар ч тийм мэдлэг байгаагүй. Тэгээ тэрнээс хойшоо нөгөө тийм нэг охин ирсэн байхгүй. Тэгтээ үнэхээр шудраг. Би солгоо. Одоо ингээд би сурмаар байна. За уртын дуу биш юмаа гэхэд ингээ эхэлье. Тэгээд танхимын ингээ 5 хүнтэй сургалтанд суугаад тэгээд тэр охин болохоор бусдаасаа маш их санаа зовдөг. Бусдад төвөг болж авах вэ? Би чинь өнгөө сонсдгоо штэ. Олдгоо штэ гэд тэгээд өөрт нь ингээ маш тухгүй байгаа шууд миний нүдэнд ингээ харагдаад мэдрэгдээд тэгээд нөгөө яанаа л гэж бодож байгаа юм чинь би ганцаарч хэлсэн хичээл ингээ заачих юмсан гээд. Тэгээ тэр 1 сарын сургалтаа дуусгаад 2 дахь сар руугаа ганцаарч хэлсэн сургалт авсан. Тэгээ бит хоёр яг жинхнээсээ булчингаа ажиллаж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө сониршуулгын багшийн яг ингээд одоо сонсож чадахгүй байгаа хүмүүстэй ажилладаг туршлага биш. Яг миний анх удаагийн өөрөө яг ингээд нүүр тулж байгаа яг энэ сурагч маань ахгүй юу. Тэгэхээр бит хоёр яг эхнээс нь хэлсэн. Яг эхний өнгөн дээр яг химнэл дээр эхлээд тэгээ бит хоёр одоогийн байдлаар мама наашрыг сурцсан байгаа. Мама наашир гэдэг хүмүүсийн бодож байгаа шиг тийм амархан дуу биш. Амар үн цэнтэй дуу шүү дээ. Тэгээ тэрийг ингээд дуулж өнгийн олж сурцсан байгаа гэдэг надад ингээ хонглын үзүүрт гэрэл харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тэр шав маань маш их хичээж байгаа. Би бас дутхгүй хичээж байгаа. Тэгээ бит хоёр дараагийн дуугаа сонгоцсон байгаа. Тэгэхээр энэ төвшөнд хүрнэ гэдэг би ингээд найдвар байгаа шүү гэдгийг ингээ эхлэхийг хүсэж байгаа байхгүй. Тэхийн тулд бид нар анхаарал төвлөрөл тэгээ бүх юмыг ингээд би чадахгүй гэдэг бодол биш. Ингээд би зөвхөн амьсгал дээр анхаарыг гэдэг яг амьсгалын дасгалаасаа гадна миний дотроос ямар дуу аваа гарч ийн вэ? За багшийн тоглож байгаа өнгнөөс зөрөөд байна уу, зөрөхгүй байна уу гэдгээ би мэдэхгүй байна, эсвэл би мэдж гин гэдэг бас асуудлууд. Тэгээд төвлөрөхөөр хүн өнгөө яаж ирж хайж олж болдоггүй гэдгийг яг ингээд туулаад яг 2 сар гарan явж гин. Тэгэхээр дараагийн бас хүмүүс маань бас ороод ирсэн байна. Тэгэхээр эргээд би яг тэр хүмүүсээсээ суралцаад тэр дараагийн зүйлсийг дараагийн алхамд гарахад бол яг бэлэн л явж байгаа. Тийм хичээгээд л бас явж байгаа. Тэгэхээр хичээл зүтгэл нь ч юм байна, тууштай байх нь ч юм байна. Үнэхээр хүсгэж бас хэрэгтэй юм байна. Таны уран бүтээлүүд дотроос ингээд YouTube дээр ингээд одоо бидний хамгийн ойр их сурвалжийн YouTube юм чи YouTube ороод харангуут сүрэг гэх киноны дуу байсан. Тэгээд морин хуурч шинцэг гэний гэдэг мундаг одоо морин хуурч ятгын хатан хаан гэж хэлдэг хүнтэй хамтарч хийсэн уран бүтээл байсан л та. Тэгээд надад юу сонирхолтой байсан бэ гэхээр үзэгч хүний хувьд, сонсогч хүний хувьд тэр YouTube дээр байгаа комментүүдийг сонирхсан. Тэнд бүх хүн тэндээс тайтгарлыг, ухаарлыг, уужрлыг, илаачлыг авлаа гэдэг коммент бүр маш их байсан. Дангааз монголчууд байгаагүй. Тэр уран бүтээлийн талаар та бидэнд танилцуулаач. Тэр ингээд ер нь тэр дууг сонсоход ингээд хүн ерөөсөө л надад бол хамгийн түрүүнд сонсогчид надад төрсэн мэдрэмж бол бүх юм ингээд зэгцэндээ ороод болоод тайвшраад хэлжсэн л та. Тэр дуу болохоор миний санаж байгаагаар 17 онд
бараг зохиогдсон байж магадгүй. Алт уураг хамтлагийн эргах аялгауг нь шүлгийг нь өөрөө бичсэн. Тэгээд өөрөө ярьжсэн байхгүй юу? Тэгээд сүүлд 21 онд сүрэг кино нөгөө YouTube-д цацсны дараа тэгээд сонгоод энэ киноны дуу болгоё гэж санал тавьсан. А тэр дууг алт уураг хамтлаг гадагшаа тоглолтоор явж ийж. Тэгээд тэр үед нэг өвчин гарсан гэж би санаад байна. Саарс илүү юу. Тэгээд нөгөө тусгай үргийн онгоцоор ирсэн гэд тэрийг ингээд дурдчихсан аахгүй. Тэр үедээ өвчин гарцсан. Тэг хүний нутагт ингээд тэр хүмүүс яаж ч магадгүй. Тэг тэр үедээ ээжигээ маш их санаж исэн. Тэгтээ өөрийгөө бүүлж зохиосон дуу. Хүн ингээд хүнийг бүүлдэг, ээж нь хүүхдээ бүүлдэг гэл одоо бид нар ингээд ярьдаг те. Гэхдээ яг нэг тийм өөрийгөө бүүлдэг тэгж зохиогдсон дуу байдаг юм болов гэж бодонгууд хүн бас нэрээ тэ асар удам нутгийн минь чулуу алтхан биеийг нь хүлээн суугаа гэдэг. Тэгээ бүр тэр газар усанд бүр тэр очмоор байтлаа тэгж өөрийгөө бүүлсэн ч гэдэг юм. Хамгийн сүүлийн бадаг дээр нь одоо ээжийн тухай гардаг шүү дээ. Тэгэхээр нэг талаас нь хэлэх юм бол бүү гэдэг. Өөрийгөө одоо зөрөгжүүлээд байгаа мó эсвэл аргадаад байгаа мó. Тэгээ тэр нь ингээд бүүэ гэсээр хагаад бүүэ болсон гэд бас дээр үеийн үлгэр домгууд дээр ч гэсэн байдаг. Тэгэхээр яг л тэр нэг юм одоо хин ч гэсэн энэ дууг дуулж байгаа, сурж байгаа хин ч гэсэн өөрийгөө бүүлж яг тэр дууг дуулж олно, сурж олно. Тэгээ сүүлийн үед сонсож байгаа яг ингээд уулзаад ярьдаг хүмүүс нь манай хүүхдийн бүүвэн дууг дуулдаг их ч явж байгаа гэдэг айгүйх тэгдэг. Тэгээд жирэмсэн байхасаа эхлээд яг тэр дууг сонсоход тэгээд зөвхөн тэр дуунд ингээ унтдаг болчихсон гэдэг тийм сэтгэлдлүүд их байдаг байхгүй. Тэгэхээр тэр зүйлийг тэгж гоё хүүхдэд тэр дүнгийн төрсэн хүүхдэд тэгж мэдрэмж тэгж тайтгарал болтлоо тэгж явсан гэдэгт би одоо тэр дуугаар тэр дууг зохиосон хүнээр бол маш их бахархдаг. Үнэхээр бахархаж байна. Дуулсан уран бүтээлээрнж хөгжмийн аялгауг нь бүтээсэн, үгийг нь уралсан те тэр дууг илүү баялаг болгосон уран бүтээлчдэр бүгдэн дээр нь маш их бахархаж байна. Биднэрт бас энэ гоё тэр зүйлийг мэдрэх боломжийг олгож байгаад баярлалаа. Тэгээд уртын дууны үгийг бид ингээд нэг ахтар анзаардгүй юм байл л дээ. Тэгээд яг үгийг ингээ харахад чи ямар гоё үгтэй юм бэ бас. Тийм үе бас байд юм байлээ. Одоо миний хувьд одоо Эрдэнэ засгийн унаг борын бэлцухай гэдэг дүнүүдийн үгийг хараад хөөх энэ ч ийм нарийн үгтэй байсан юм уу гэд тэр үгнүүдийг ингэж яг мэдэрч үзэгч толонд хүргэхэд их утга учир их байна да. Одоо хүн болгон яг тэрийг одоо бүтэн үгээр нь уншаад одоо хэрвээ дуучин хэрвээ байвал одоо миний хувьд гэд би яри. Одоо нийт уртын дуучид биш. Тэгэхээр бид нар чинь ингээд тайзан дээр бол нэг хагас төрлөг юм уу нэг бүтэн төрлөгийг л дуулдаг штэ. Тэрнээс цаашаа тэгж нөгөө дуулуулахчгүй. Тэгээ яг үнэхээр яг юм өөрийнх нь хувь хүний тоглолт байгаад тэрийг за би 3 төрлөгээр дуулъя, за 9 төрлөгээр дуулъя. Тэгэхгүй л бол айгүй цөөхөн дуулдаг. Гэтэл тэрний цаана дахиад 30 хэдэн төрлөг тэ бадаг. За дахиад тэр чин бүр ингээд ийм нүдэнд харагдах баг анимашн шиг л тэ нэг кино зохиол шиг л утга агуулга байгаа шүү дээ. Тэнгүүд хамгийн түрүүлээд би болохоор ингээд үгийн бүтнээр нь уншдаг юм. За хүрэн толгойн сүүдэр гэдэг дуу ямар утга учиртай дуу юм бэ? Энэ яг би дуулахаар бол би хэрвээ тэнд байсан бол энийг яг ямар мэдрэмжээр дуулах юм болоо. Гэхдээ би төгсгөлийн бадгуудыг нь дуулахгүй ч гэсэн мэдж байгаа уншчихсан. За Уяхан зам ТV наран гээд дууг тэр бүгдээрээ л одоо суйст дуулдаг. Тэгээд монголчуудын хамгийн их сонссон бас хамгийн их хоногшсон дуу байх. Гэтэл энэ зөвхөн нарны дуу юм уу? Үлдсэн энэ бадгууд нь яг юуг илэрхийлдэг юм бэ? Нартай зүйрлэж төсөөлүүлж одоо хүмүүст хэлж байгаа одоо ерөөлийн сургаалын дуу юм уу? Тэгээ төгсгөлд нь тэгдэг штэ. Залуу байхдаа эрдэм мэдлэгийг олж аваарай. Өтөл олчоо тэрийгээ одоо олж авч чадахгүй шүү. Тэ? Яг энэ алтан нар биднийг хэнийг нь ч ялгахгүй ингээд мөхөлгүй мандсаар биднийг одоо илч гэрлээрээ түгээдэг шиг тааж гисэн яг таны эргэн тойронд байгаа хүмүүст тэгж хандаарай.
гэдэг ч юм уу. Зарж байгаа юм байна. Тий. Тэгээд эхлэлийн хоёр мөрийг л бид чинь одоо станы хагас дутвал хүмүүс шүү дээ. Тэгэхээр ийм утга учир бас байдгийн байх нь. Тий. Тэгээд тэр нийтэд нь хүм уншаад нэг юм тийм биш гэд яг тэр нэг цаг үед ийм явчихаар тэр дотроос нь ингээд ерөөсөө арилдаггүй. Тийм байна. Тэгээд сонсог болгондоо нөгөө мөрөөрөө ингээл уншижсэн мөрөөрөө нүдэнд нь харагдаад бодогдоол нэрэл бид нар одоо яг ингээд нөгөө сурахад оройтдгүү гэж байгаа боловч яг энэ сайхан яг ой санамжтай тий аль эсвэл эрүүл чирэг байсан үедээ яг залхуурахгүйгээр бүх юмыг сониучрахдаг байсан үе шигээ ингээд эрдэм мэдлэгийг өөртөө хурааж аваарэ гэж байгаа юм шиг. Тэгэхээр ерөнхийд нь нэг ингээд бүтэн юм уншичдгийг. Уншаад за иймэрхүү утгатай энээс энэ хүний ерөөсө бичсэн ч гэдэг юм уу, энэ хүний түүхээс бүтсэн ийм дуу юм байна. За энэ дуу бол үнэхээр яг ийм сансан сэтгэлийн санагалцлыг яг ингэж одоо ихэнх дуу маань морьтой, газар нутагтай, аав ээжтэй тэгээд гол санаа нь гардаг ч юм уу. Хүртэн дуу ерөөсөө тийм байдаг штэ. Адууг ерөөсөө ихэнх дуун дээр ингээ байж яадаг магтсан. За тэгээд хүрэн толгойн сүудэр хөндийгөө дагаад хүүшлэн тэ хүний баг чамдаа сэтгэл юундаа таслаа да гэдэгэнгүүт тэр сансан сэтгэлийг тэр нэг юм хүүчлээд өнгөрж байгаа тэр нэг юм хөндийн сүудэртэй төсөөлүүлээд өөрийнхөө сэтгэлийг бодох юм бол яг ямар тийм одоо юм сэрүүхэн тийм мэдрэмж байх болоо гэдэг ч юм уу. Ингээд ерөнхийдөө бол дууга яг тэрнгээр нь илүү их яг бүтнээр нь яг ингэж агуулгыг нь авч үлдэхийг хичээдэг мөртөө. Таны дуулж исэн одоо уран бүтээлүүд ер нь бас дуулахыг хүсдэг уран бүтээлүүд дотроос ингээд хамгийн олон хүн мэдээсээ танаасаа энэ их чухал одоо мэдээж дуу болгон өөр ингэсэн мөнгө айс байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ хүн болгоныг мэдээсэй гэсэн танд тийм түүхтэй дуу байдгүй. Тэр дуу маань баг хүмүүст мэдэгдсэн дээ. Би нөгөө Сингээ Эрдэнэгуйн хойд насанд очирна гээд зохиол хэлмэгдүүлэлтийн үеийн зохиол тий. Тэгээ хатын оройгоор гээд дууг би яг тэгж боддог байсан. Ягаад гэвэл манай өвөөгийн ах нь хэлмэгдүүлэлтээр ингээд цааслуулж исэн байхгүй юу? Тэгээд тэр бага насанд ингээд нэг юм цагаатах гэж юм гээл айгүйх ээж маань хот руу яваал айгүйх ажил хөөцөлдөөл за цагаатчиж гинэ гээл манай өвөө уйлаал айгүйх тийм болж исэн байхгүй юу? Тэгээд яг бурятуудын яг тэр хэлмэгдүүлэлтийн үеийн дуу орон даяар түүх болсон ч гэсэн яг ил гаргаж ирсэн нь Сингээ Эрдэнэ Баавай яг тэр зохиолоороо. Тэгээд тэр яг тухайн цаг үед болсон үйл явдлыг хэд дахин одоо зөөллөж бичсэн зохиол гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бодит байдал дээр яг юу болсон бэ гэдг нь амар аимшигтай тэгээд ийм харамсалтай санагдчихсэн. Тэгээд тэр чин зөвхөн ийм нэг багийн 60 өрхийн гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт Монгол улс даяар хичнээн их тийм гэр бүлүүд байсан бол гэж бодогдоод хатын оройгоор дууг дуулъя гэж бодоод ерөөхдөө бол номын уншаад тэгээд нөгөө хүмүүстэй холбогдоод бүрээд хүмүүстэй холбогдоод тэгээ нөгөө нум балжийн хөндий гээл найз нөхдөөсөө асуугаал одоо яг ямар байдгийг тэгээд настай хүмүүс байдаг уу гэл айгу тэгээд судалж ийсэн. Тэгээд судлаад ер нь бол нэг 2 жилийг ер нь бол өнгөрөөсөн. Тэгээд тэр үед одоо хамгийн хэдий хил амтайгаар ингэж тэр дуу гарч ирсэн ч гэсэн эргээд тэр хэлмэгдүүлэлтийн үеэс бидэнд бас ийм түүхийг даван туулж ирсэн ийм хүмүүс байгаа шүү гэдгийг сануулсан юм шиг санагддаг. Дуучин Ишиг Далай Гинжин 2 дуулаад тэгээд тэрнээс болж бас бурятууд зарим хэсэг нь эмзэглсэн, зарим дуучид нь маш ихээр дуулж эхэлсэн. Тэгээд тэрэнд бол ингээд маш их баярлагдав. Бид нар энэ зөвхөн ингээд хинтээ цаг үеэр дуусчихгүй шүү дээ. Ингээд тэр цаг хугацаанд ер нь Монгол орон даяар ийм зовлон зүдгүүрийг амссан шүү. Бид нар ингээд зүгээр сайхан явж агаад маллаад явж агаад үдий зэрэгтэй хүрээгүй маа гэдэг ийм түүхийг эргээд яг тэр цагаатжсэн хэлмэгдэжсэн үеийн одоо нутаг нутгийн яснууд үндэснүүд бас ингээд тэрийг эргэж санаасай тэр бол бидний одоо ил гаргаж ирээд тэр ингээд хэцүү байх зүйлч гэлээ бид нар энийг мартаж болохгүй маа гэдгийг л таниулмаар байсан дуу маань тэр хатын оройгоор. Окей. За уран бүтээлч хүний хувьд одоо асуухгүй уучлахгүй нэг асуулт бол одоо таныг яг энэ уран бүтээлээрээ үзэгч олондоо сонсогч олондоо яг юу хүрэхийг зорж ийн бас таны дараагийн одоо
алхмуудыг чинь бас асуухгүй өнгөч чадахгүй байна. Тэгэхээр та энэ дээр хавилтаа хэлээч. Сүүлийн жилүүдэд яг нэг юм баттай болсон зүйл байна. Тэр нь болохоор би ер нь ингээл одоо энэ хорвоо дэлхийгээс хизээ буцна. Тэр хүртлээ би ингээд багшлах юм байна гэдгээ ингээд тэрэндээ дуртай байх юм байна. Энэ бол миний бас нэг юм үнэт зүйл юм байна. Үүрэг хариуцлага юм байна гэдгийг ухамсарласан яг ийм цаг хугацаа өнгөрсөн байхгүй юу. Тэгэхээр одоо уран бүтээлээ мэдээж хийн. Уран бүтээл маань бол бас сайхан уртын дуунуудаа доотлон 3 төрлөг ингээд дуулаад тэгээ яагаад гэхээр бас уртын дууг одоо YouTube-д байгаа дуунуудыг маань ингээд эмчилгээнд ашиглаж байгаа байхгүй юу? Одоо 5 метр хүн заслын эмчилгээ гэж ийм уламжлалт эмчилгээ байдаг юм байна. Тэгээд нэг өвөр Монгол ах намайг их нэртэйгээ хайж ирээд тэгээ ахан чиний дуунуудыг хүмүүсийн эмчилгээнд ашиглаж байгаа. Тэгээд маш их үр дүнгээ өгч байгаа учраас ийм дуунуудаа битээ зогсоогоорой. Тэ? Тэгэхээр эргээд энэ яг энэ дуулалт, яг энэ хоолой, одоо яг тэр дуу хүнийг эмчилж гин гэхээр энэ бол амар том юм бидний хийж байгаа бас сэтгэлийн одоо өглөг гэж ярих уу, буян гэж ярих уу тийм зүйл байна гэд. Тэгээ тэндээс бас айгүйх урам авсан. Би одоо яг өөрийнхөө уран бүтээлийг гаргаагүй яг сүрэг киноны дуунаас хойш ингээд 4 жил болсон байна. Тэгээ одоо 5 дуутай нэг цомог дээр ажиллаж байна. Тэгээд энэ цомгийн дуунууд маань яг л 10 жил, 20 жил хүмүүс дуулдаг байгаасай. Тэгээ нэг юм ардын дуу шиг бас дуулагдаасай гэсэн тийм хүслээр шүлгийг нь аль болох гоё юм ахуулаг шүлэг сонгоод аль эсвэл 30-40 жилийн өмнө зохиогдсон шүлгийг сонгоод тэгээд яг л ингээ өөрөө сонсохоор ерөөсөө яг ардын дуу шиг өмнө ингээ жоохон мартагдсан байсан ардын дуу шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ цомгоо гаргана. Гэхдээ цаг хугацааг бол би төлөвлөхгүй яагаад гэвэл яг одоогийн нийгэмдэр бол биднэрт бас цаг товлжоод бүтлгүүтдэг тохиолдол маш их байна. Тэгээд энийг хийж эхэлсэн хугацаа бас 2 жил хэдийн өнгөрсөн байна. Тэгэхээр ярахаас илүүтэйгээр нэг бүрэн дүүрэн бүтээл болгоод гаргая гэсэн зорилго байна. Мэдээж сургалтаараа эргээд яг үндэснийхээ ижил хүмүүсийг илүү олон болгох. Бид нар нийтээрээ уртын дуугаа дуулж ээж яг дийл хувцшгээ яг энэ үг соёлоо хатгалж авч явах болохоор ингээд нэг нэгээр ч хамаагүй ингээд нэмэгдүүлээд тэгээд сүүлийн үед бодож байгаа маань гадаадд байдаг монголчуудтай очиж энэ дуу хураа заах юмсан магадгүй тэр хүмүүс хэдэн жилийн төлөвлөгөөтэй явсныг бид нар мэдэхгүй хизээ эргэж ирэхээ бид нар мэдэхгүй те тэгэхээр олон хүн наашаа иржсэнээс би очичвал бас зүгээр юм болов гэсэн тийм айгуу гоё юм хөсөл мөрөөдөл дээр өнгөрсөн зоноос эхэлсэн. Тэгэхээр яг тэр мөрөөдлөө бас биелүүлэхийг зорино. Тэгээд уртын дууны нэг хэдийгээр ингээд аман өвөө би ингээ гоё чиглүүлээд явж байгаа ч гэсэн уртын дууны пянз гаргах яг юм бас юм том мөрөөдөлтэй. Тэгээд хизээ биелэхийг одоо мэдэхгүй ч гэсэн яг л алхамаар хийнэ гэсэн хизээс тэрийг бол орхихгүй гэсэн л тийм бодолтой явж байна да. За таны зорьсон зорилго энэ бодол хийж байгаа, бүтээж байгаа, тойрвж байгаа бүхэн биелээсээ, олон хүнд хүрээсээ, өнөө хүртэл одоо энэ олон хүнд тэнд бүр сэтгэл заслын нэг аргын эмчилгээний нэг хэрэгсэл болтлоо явж байгаа гэдэг чинь ингээд өөрийн мэдлэггүй хүмүүст маш их үр нөлөөг авчирж байна те. Тэгээ энэ бүхэнд чинь одоо хамгийн сайн сайхан амжилт бүтээлээ хүсье. Магадгүй одоо манай энэ подкастын маань сонсогч олон маань зөвхөн Монголдо байхгүй дэлхийн өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа. Магадгүй одоо сэтгэл санаа нь шийдэлгүй те тодорхой нэг асуудалтай тэрийгээ ирж хайгаад явж байгаа хүмүүс илүү их сонсдог болов уу гэж бид бүхэн боддог. Тэгээд тэр хүмүүс зориулаа та хүн болгонд нэг юм одоо хэцүү байгаа гэдэг үг англиар хэлээ та тий тухгүй байгаа тэр хүмүүс зориулаад нэг энэ уртын дуу энэ хэсэг нь гэдэг хамгийн их хэрэгтэй шүү гэвэл та ямар уран бүтээлийг зориулах вэ? Би бол хүн болгон бас ингээ бүгдээрээ нэг уран бүтээлчийн дууг
одоо сонсоход таатай байна, таагүй байна, янз бүр байна тий. Тэгэнгүүт яг тэр уран бүтээлээ би олоорой гэж хэлмээр байна. Одоо ингээд ийм бэлэн будаа гэхээс илүүтэйгээр магадгүй тэр эрэл хайгуул өөрөө таныг ямар нэгэн тэр шийдэлд хүрэх арга зам байх бах. Бид нар дандаа сонголтын дээр явдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр нэг таны дандаа сонсдог дууг олохын тулд тэрнээс өмнө маш олон зүйлийг туулах бах. Гэхдээ тэр нь одоо таныг яг тухайн цаг үеэс, тухайн шийдээс, эсвэл тухайн сонголтын дээр нөлөөлөхөц тийм цаг хугацааг танд өгөх байхаа л гэж би бодчих. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч уран бүтээлч хүмүүстэй ярилцлага сонсголоор дандаа л уран бүтээлийн тухай, тайзны тухай, хамгийн том тайз, хамгийн хайртай дуу гэдэг явуулсан бол өнөөдөр илүү их тэр уран бүтээлийн цаана байдаг бидний хараагүй, сонсоогүй, мэдрээгүй зүйлсийг бид нартай хуваалцсанд бас их юм өргөн олонд хэрэгтэй мэдээллийг хуваалцсан танд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч бас хүн болгонд энэ ярилцлагыг үзээд таны уран бүтээлүүдийг дахин сонсоод хүмүүс чинь тэндээс орж ирлээ гэж бичдэг юм байлээ. Тэрэн шиг олон одоо коммент үлдэх байхаа гэж би найдаж чинь тэгээд танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Яг ингэж гоё сэтгэлээ бодолж ярилцах яг энэ цаг хугацааг болгосонд маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ бас энэ ярилцлагаараа жахан ч гэсэн бас өөрийнхөө дотор байгаа та бидний нэгэн ижил зүйлийг сандаг, сэтгэдэг, зорддог энэ болгоныг би бас тантай хамт байгаа шүү гэж ойлгуулах боломжийг олгосонд танай подкастын хамт олонд маш их баярлалаа. Сайн сайхан байдлын тухай шинжлэх ухаанч байр сууриас баттай мэдээллийг зочинтойгоор хүргэдэг Wellbeing podcast-ийн маань 2 дахь удирлын 2 дахь дугаар энэ өндөрлөж байна. Бид бүхэн та бүхэн дараагийн дугааруудаараа илүү сонирхолтой, илүү хэрэгцээтэй мэдээллийг хүргэхийг хичээх болно. Сэтгэл дэмий нэгшэд байна.
예 부에 에